За сайн бацхан та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргье. За тэгээд энэ удаад нэг сонирхолтой бас нэг төлөв байдлыг ярих гээд ингээ бэлтжлээ. За тэр нь юу вэ гэхээр 5 сарын 31-нд шинэ сар гарч байгаа. Биш уучлаарай. Тэргэл сар шүү. Тэргэл сар гарч байгаа. За 5 сарын эхний зурхаа дээр бол бас ярьсан шүү дээ. 5 сар 2 удаагийн тэргэл сартай гэж. Өөрөөр хэлбэл 15-ны сар 2 удаа гарч байгаа юм. За тэгэхээр 5 сарын 1-нд гарсан тэргэл сараас одоогийн 31-нд гарч байгаа тэргэл сар нь бас нэгэн маш онцгой бөгөөд их сонин онцлогтой юм байна л та. За энийг ингээд барууны болоод видео маш олон зурхаачид яриад байгаа учраас энэ талаар бас нэг жоохон өөрийнхөө намайг сонсдог миний имийг одоо бас сонирхож хүлээж идэг тэр хүмүүстэй бас хэлээд яриад явчвал бас зүгээр юм уу гэж бодоод нэг сонирхолтой сэдвийг бэлтжлээ. 5 сарын 31-ний тэргэл сар бол хоёр маш том хөдөлгөөнгүй оддын тийм үү одоо тэр хөдөлгөөнгүй алс хол байгаа маш хол манай дэлхийгээс маш хол байгаа тэр харагдчихэдэг гэхдээ бидэнд тэнгэрт харагдчихэдэг тэр хоёр том оддын нөлөө энэ тэргэл сар 31-ний тэргэл сарны нөлөөгөөр идэвхжин гинэ. Тэгэд энэ хоёр том одыг бол юу гэдэг вэ гэхээр одоо эрхэс тэнгэрийн одоо хамгаалагч өөрөөр хэлбэл баруун бодоод зүүн талын хамгаалагч гэж ингэж нэрлэдэг гин. Энэ нь яаж нөлөөлөх юм бэ гэхээр одоо жишээлбэл 5 сарын 31-ний өдөр болоод зогсчихно гэсэн үг биш. 5 сарын 31-ээс өмнөх нэг 3-4 хоног ч юм уу эсвэл 5 сарын 31-ээс хойш 6 сарын 1 2 гэдэг юм уу нэг иймэрхүү нашаас цаашаа 3-4 хоног гэдэг чинь нэг 7 хоногийн хугацаанд тийм үү. Энэ бол одоо дээр хэлсэн энэ гаригийн энэ одоо оддын нөлөөлөл хүчтэй туснаа гэж байгаа юм. За тэгэхээр энэ нөлөөгөөр юу болох юм бэ гэж. Тэгвэл энэ гаригүй одоо тэргэл саран болоод энэ алс холын тэр оддын нөлөөгөөр энэ 5 сарын 31-ээс өмнөх 3 хоног, хойшоо 3 хоног гэж авчий л да яах вэ? Энэ хоногудад болж байгаа үйл явдал, өрнөж байгаа тэр үйл явдал процесс энэ төр бол ирэх 2027 оны үйл явдлын одоо өмнөтгөл одоо орсоор бол предшествие гэж юм л да тэрний яаж байгаа өмнөх одоо тэр үйл явдлын өрнөлийн эхлэл мессеж тохионуудыг өгнө гэж ингэж хэлээд байгаа юм. За тэгэхээр энэ яах вэ гэхээр одоо 27 оны одоо ялангуяа бүр намар гэдэг намар тэр болох үйл явдлуудыг л дэлхийн түвшинд болоод хувь хүний одоо түвшинд ч гэсэн тийм үйл явдлуудын эхлэлийн өрнөл хэсгийг энэ үед тавина гэж ингэж яриад байгаа. За тэгвэл тэгж үнэхээр тийм олон одоо бүтэн жилийн өмнөх үйл явдлыг зөгнөж гэх юм уу тохио сануулгыг өгөөд байдаг тэр одоо хоёр том хөдөлгөөнгүй од гэдэг нь юу юм бэ гэдгийг судалж үзлээ л дээ. Тэгсэн чинь энэ хоёр од нь болохоор хотоос жоохон гадагшаа энэ төр гарах юм бол гэрэл засралаагүй сайхан юм тал нутагт энэ төр очиод харах юм бол тэнгэрт тийм маш том тод улаан од харагдчихэдэг гэнэлтэй. За нэг нь болохоор Алдебаран буюу одоо үхрийн нүд гэдэг нэртэй том улаан од байдаг гэн. Нөгөөх нь Антарус гэдэг одоо хилэнцгийн зүрх гэж нэрлэдэг бас нэг аврах том од байдаг гэнэлтэй. За тэгвэл энэ оддыг зөвхөн энэ барууны зурхаачид яриад байгаа юм бол үгүй гинэ. За хин ярьд юм бэ гэсэн чинь эртний Перс араб өөрөөр хэлбэл одоо манай дорн дахныхан энэ оддыг бүр манай тооллын 3000 жилийн тэртэгээс нээч гисэн. Ийм нэх юу хөө. За энэ одоо ямар хөө барилд байгаагаас эхлээл хүний хувь тавилан тухайн улс орны хувь тавиланд маш хүчтэй нөлөөлдөг. Магадгүй зарим нь бол дундад зууны астрологчид бол энийг бол хувь тавилангийн маш хүнд тийм сорилтын одод энэ гэж үздэг байсан юм байна л да. За тэгвэл ийм хувьд тавилангийн хүнд сорилтын од юм бол заавал тэр чинь биднэрт бас нэг тийм сорилт тулгарах гад байна уу? Ер нь яах гээд байгаа юм гэдгийг бас бодож үзэх хэрэгтэй шүү дээ. За тэгвэл тэр чинь бас байрлалаасаа шалтгааллах юм байна л да.
За тэгээд Алдебаран буюу тэр улаан үхрийн нүд гэдэг улаан гарыг болохоор ерөөхдөө юуг илэрхийлдэг юм бэ гэсэн чинь шодрог байдлыг, нэр хүндийг, амжилтыг, удирдан манлайлах тэр чадварыг, Тэнгэрийн ивэлийг бас илэрхийлдэг гэж хэлдэг юм байна. Гэхдээ сөрөг тал нь юу вэ гэвэл чи үннийг орхичих юм бол чамд уналт ирнэ шүү. Энэ од бол гариг биш үү? Маш хол байгаа од. Энэ од бол хэрвээ одоо үнэхээр тийм шудраг одоо зөв манлайлан удирдах чадах юм бол таныг ивэн маш хурдан мандна гэнэлтэй мандаж бадарна гэн. Харин та үннээс жоохон нүүр буруулчих юм бол маш хурдан бас унаа шүү гэсэн ийм тохиог өгдөг гэж. За энэ бол эртний персүүд, арабуудын одоо маш хөндлөж үздэг, маш их араас нь дагаж тооцоож явдаг ийм астрологийн одоо тийм объект байсан гэж үзэж байна. За тэгвэл Антариус гэдэг нь болохоор яадаг вэ гэхээр хилэнцгийн зүрх гэж нэрлэдэг. Энэ од болохоор баруун талыг ивэдэг. Нөгөө өмнөх нь бол зүүн зүгийг ивэдэг. Одоо манай дорн дахныг ивэх нь байна шүү дээ. Одоо яг хэрвээ зөвхөн дэлхийгээ гэж ярил тийм ээ. Тэр сансар агтурын олон оддын дундаас жишээлбэл зөвхөн манай дэлхийд яаж нөлөөлөх гэдгийг бид нар ярьж шүү дээ тийм ээ. За тэгвэл Антариус нь баруун зүгийг илэрхийлдэг юм бол энэ нь асар их хүчтэй тийм хүсэл, шунал, туйлширсан хүчил, маш их тийм эрчим, энерги, тэмцэл, дайчин чанар, сэтгэлийн гал. Хуучин юмыг бол хайр, найргүй эвдэж устгаж чадах энэ их энергич хүчийг илэрхийлдэг юм байна л да. Тэгэхээр бас тэнд сайн юм байна шүү дээ. Хүсэл байна, энерги байна, тэ туйлширч. За яг л энийг хийнгээд дайчин зүтгэх юм бол тэр одоо хуучин одоо үе өнгөрөөсөн зүйлийг бол хурдан шийдэж чадах нь шүү дээ. За тэгвэл дахиад энд бас сөрөг тал байгаа нь бол уур бухимдалтай хит автах, хит эстэл рүү ингээд хош одоо бодлогогүй алхам энэ төр хийх юм бол шууд сөөрөл төрөгдөг. Аль эсвэл бас энэ болгон бор юу ч биш. Энэ төр гэж өгөөсгөх ч юм уу те. Ийм хандлага антар бол ороо явчихдаг юм л те. За тэгэхээр ийм гаригууд, ийм одоо эрхсүүдийн нөлөө бол энэ 5 сарын 31-ний тэргэл сартай үед ялангуяа тэргэл сарнаас өмнөх 3 хоног өнөөдөр чинь 5 сарын 24 гэдэг чинь заа нэг 27-8-наас 6 сарын эхний 2-3 хоногийн дотор болж байгаа үйл явдлуудыг маш анхааралтай, маш одоо тийм татгшаана, зэн сонгоо сонссон тиймэрхүү байдлаар бас хүлээж авах зүйтэй юм байна гэж ингэж ойлгож байгаа. За тэгээд одоогор бол энэ сошиал медиа дээр те одоо YouTube хийж байгаа, одоо Facebook-ээр зурхаа судалж байгаа, ярьж байгаа энэ төр хүмүүсийн одоо ерөнхий хандлага дэлхийн одоо сошиал медиа гэдэг астрологч гэж ярьж байгаа шүү дээ одоо бид нарын чинь. За энэ эдгээр бас юу гэж ярьж байгаа гэхээр энэ маш олон гаригуудын шилжил. За тэгвэл 5 сарын эхнийх дээр би барьсан байх хэвээр уран буюу Тэнгэрийн ван гаригийн ерөө эхний орд руу шилжих хөдөлгөөний тухай ярьсан. Тэгвэл яг одоо уран гариг, Тэнгэрийн ван гариг эхний орд руу шилжчихсэн байгаа. Дээрээс нь 5 сарын 22-нд Тэнгэрийн ван гариг бишээ нар уучлаа 5 сарын 22-нд нар эхний орд руу бас шилжчихсэн байгаа. Тэгвэл угаасаа тэнд байрлалчихсан байгаа Тэнгэрийн ван гариг дээрээс нь нар ороод ирнэ гэдэг чинь бол бүр илүү юу одоо тэр гаригуудын одоо тэр нөлөөг илүү хүчтэй болгож ийн гэж үзэж байгаа. За тэгээд энэ үед бол Тэнгэрийн ван гариг, Плутог ер нь удаан адилгаатай гаригуудтай нэлээд олон шилжил хөдөлгөөний хийж байгаа болохоор энийг бас астрологчид онцолж байгаа юм. За тэгээд дээрэс нь хэртэлтүүд дээрэс нь үхэр хилэнцгийн тэнхлэгийн идэвхжил хийж байгаа. Үхэр хилэнцгийн тэнхлэгийн идэвхжил гэдэг нь одоо нөгөө дээр дурдсан Алдебаран, Антариус гэдэг хоёр гариг биш хоёр тэр том оддын зүгт тэргэл саран тэр оддын одоо зүг рүү одоо илүү одоо тусгал нь тийшээ хандсан байдаг ч юм уу нэг иймэрхүү байд юм байна л да. Энэ бүхэн бол юу илэрхийлж байгаа юм бэ гэхээр үнэн илчлэгдэнэ. Хуучин систем нурж уннаа. За дэлхийн нийтийн бүр айгуу тийм глобал түвшиндээ бол одоо эдийн засгийн маш тийм савлгаа орж ирнэ. Дотоод өөрийнхөө дотоор нуугж байгаа айдас тэр сүйдэртэйгээ
нүүр тулах хэрэгтэй хувь хүний хувьд бол тэ. Тэр юунаас айгаад байгаа, юу чамайг зовоогоод байгаа гэдэгтэй нүүр зөн сөрөг хурцснаа. Одоо үнэн болоод худлыг олох хоорондох одоо жишээлбэл шударгыг одоо энэ төлөө тэмцэх тэр хүчтэй тэмцүүд маш хүчтэй болно гэсэн иймэрхүү зүйлүүдийг сошиал астрологчид, сошиал медиагийн астрологчид, өөрөөр хэлбэл медиа гэдэг нь одоо Facebook болоод Instagram, YouTuber энэ бүхнийхээ яриад шүү дээ. Энэ астрологчдынхыг хилээд байгаа. За нэг иймэрхүү сонин өөрчлөлт болох юм байна. За тэгвэл энэ онцгой сарын бол онцгой одоо тэргэл сар гарч байгаа юм бол юугаараа одоо жишээлбэл онцгой юм бэ гэдгийг л жоохон төлхөөхөнд тайлбарлачихъя гэж бодсон юм. За тэгэхээр ер нь бол тэргэл сар гэдэг бол одоо ерөөхдөө ямар нэгэн ажлыг, ямар нэгэн төслийг, ямар нэгэн үйл хэргийг бол ингээд төгсгөл цэг тавих, үр дүнгийн үнцэх гэдэг хэлдэг юм л та. Тэнгүүд одоо энэ ерөөхдөө тэргэл сар гарч ийн гэдэг бол нөгөө нар болоо сар харилцан одоо өөд өдөөсөө ингэж харж тусгална тийм үү. Ингэж байгаа үед л энэ бүхнийг тооцоолж гаргадаг юм байна л да. Тэгэхээр бол одоо энэ удаагийн тэргэл сар гэдэг бол онцгой гэхээр юугаараа онцгой вэ гэдэг гэхээр сар нарны одоо туяан сар нар хоёр нь бол нэг нь Алдебран гэдэг түрүүний хэлсэн те тэр нөгөө зүүн зүгийг удирч юу гэдэг тэнгэр тий одоо те нар болохоор Алдебран буюу зүүн зүгийг ивэдэг тэнгэр од сар нь болохоор Антарес буюу баруун зүгийг ивэдэг тэр одоо одтой ингэж холбогдож байгаа юм байна л да. Тэгэхээр нэг нь нар, нэг нь сар хоёлаа тэр алс холын одтой одоо ингэж давхцаж. Энэ нь болохоор дэлхийн одоо ийм одон зурхайн тэнхилгийг нь идэвхжүүлж байна гэж үзчихдэг юм байна. Тэгээд энэ тэнхилгийг бол катастроф буюу одоо нэг сөөрлийн одоо за сөөрлөгээ хэлчихээр жоохон айгүй амар сонсогдож байгаа хаа. Ерөнхийдөө л ингээд бүр маш тийм цоо шин юм бүсэх, бүрдэх хуучин бүхэн одоо ингээд норж орох гэх юм уу. Нэг иймэрхүү үйл явдлын тохио болно гэж ингэж хэлээд байгаа юм. За тэгээд өөр нэг зүйл нь бол одоо хувь хүний төвшөнд ямар байх вэ гэхээр те энэ яг янз бүр тэргэл сарны үед бол одоо тийм сонголт хийх хүмүүсийн тухайтад бол те одоо дэлхийн түвшний юм хэдүүлээ одоо ярихаа болчихээ зөвхөн хүмүүсийн түвшинд сонголт хийх тийм хүчтэй одоо тийм сонголтын өмнө тулж ирчээд хаашаа нэ явах уу? Аль зүг нь надад илүү ивэлтэй явж гэдэг юм те би альд нь итгэх ёстой юм ч гэдэг юм уу те нэг иймэрхүү сонголтын өмнө тулж ирнэ гэнэ л те яагаад ингэж байгаа юм бэ гэхээр яг одоо ингэ болоод байгаа энэ бүх үйл явдал бол нэгэнт одоо ингээд үе өнгөрөөж гэж чамд бодогдоод байж магадгүй гэнэ л те гэтэл өмнө нь та бүхэнд ингээд нууцлаг тодорхойгүй тийм одоо байсан зүйлүүд ингээд ийлэг хараад арай одоо юу тодорхой болоод ирж магадгүй гэж. За тэгээд дээрэс нь бол бас одоо шудраг үнний төлөөх тийм тэмцэл сөргөлдөө энэ бас гарч иж магадгүй энэ гэсэн иймэрхүү одоо төлөв байдлуудыг бол бас сурхаачид астрологчид яриад байгаа юм. За тэгээд дээрэс нь би энэ дээр бас юу гэж хэлэх гэсэн бэ гэхээр бас нэгэн сонирхолтой зүйл нь бол манай монголчуудын тухайтад бол бас нэлээд зарим нэгэн зүйлтэй айгүй их ойр тусаад байгаа юм л да. Тэр нь юу вэ гэхээр монголчууд бол манайх бас нөгөө одоо шашин сүмхийдийн одоо газар ингээл орохоор чинь дөрвөн зүгийг ивэгч тэнгэрүүд ч гэдэг юм уу одоо бөөгийн шашинд бол тэнгэрүүд гэж ярьдаг буддийн шашинд бол одоо хамгаалагч сахиусууд бурхтууд гэж ярьдаг шүү дээ. Тэр зүйлтэй бас айгүй зарим нэгэн талаараа нэлээд тийм төстэй юм шиг ингэж санагдаад байгаа болохоор энийг бас жоохон ярьчвал ямар юм бэ гэж бодсон байхгүй юу. Жишээлбэл тэнгэрийгтэй холбохоор бол манай монголчууд яадаг вэ гэхээр бол тэнгэрийг бол дандаа хувь тавилангийн одоо хувь тавилтайгаа холбоотой шүү дээ. За энэ бол тэнгэрийн хөөч гэх юм. Энэ бол тэнгэрээс өгсөн одоо дохиоч гэдэг юм ингэж ярьдаг. За тэгээд тодорхой нэг одыг бол бид нар яадаг вэ гэхээр за одон гийжээ гэхээр бол тэр хүнд бол үнэхээр нэг аз заяатай юм одоо
аз завшаа тохиосон юм уу иржээ гэж хэлдэг ч тэ. Тэгэл 400 4 хүч хөх тэнгэрийн харуул энэ гэж ер нь бол бид нэр их ярьдаг. Тэгэхээр Монгол уламжлалд бол одоо жишээлбэл тэр 400-ийн хүчтэн гэдгээс гадна алтан гадас, болон бурхан, мичид 6, өөрийн цалман энэ гэж маш олон одоодыг бид нар нэрлэдэг. Түүнтэй адилхан бас одоо Аз дахин ялангуяа Перс гэхээр бол бас айгүй одоо нөгөө Иран хавцаа шүү дээ одоогийн бол тэ. Тэгэхээр энэ эртний Перс гэдэг орн бол маш олон одоо маш эртний уламжлалтай соёлтой орн болохоор энэ одоо астрологийн энэ системч гэсэн бас манай сурхайн зурлага бол зарим нэгэн зүйлтэй бас нэлээд ойролцоо байж магадгүй энэ гэж ингэж үзээд байгаа. За тэгвэл бас Ведийн сурхай ерөнхийдөө би бол тийм Ведийн сурхай хийдэг штэ. Тэгэхээр Алдебран буюу одоо тэр дорн зүгийг ивэж байгаа од гэдэг байгаа тэр Алдебран гэдэг тэр од нь болохоор энтхийн буюу Ведийн сурхайд үржил шимийг, баялагийг, гоо сайхныг илэрхийлээд өчтдөг юм байна л да. За тэгэхээр тэр одоо дорн зүгийн соёлыг хэмэлтэйгээр хүмүүс бас энтэй ингээд холбоод ойлгочиход ер нь бол зөв юм байна гэж ингэж бодоод байгаа. За тэгээд дээрэс нь одоо асарлагчдын хэлж байгаа юм бол бас том гаргуудыг шилжиж гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол бас нөгөө шинэ хуучны тэмцэл хуучин юмрээс үеийн өнгөрөөгөө шинэ юм маш хүчтэй болох нь тэндээс аль нь зөв юу сонгоход хэцүү байна гэсэн юм яриад байсан шүү дээ. Одоо бол AI хиймэл аюухан тэгээ мэдээллийн бай. Энэ бүх зүйлийг бол одоо дөнгөж хөдөлгөж 2 жилийн өмнө AI гэдэг тухайд ингэж хүчтэй ярьдгүй хаад гинтхэн одоо AI гიშгэлгүй хүн бол бараг хүн биш болчихлоо шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ бүхнийг бол нөгөө энэ хоёр одтой бас холбож тайлбарлаж байгаа юм. Тэгээд нөгөө хуучин системд орон он энэ гэдгийг бол одоо нөгөө бас нөгөө үеийн өнгөрсөн зүйл ерөнхийдөө гэж сурхачдын ярьж байгаагаар бол тэгээд үеийн өнгөрсөн зүйлтэй бити зуралдаараа муралдаараа энэ гэдэг яриад байдаг шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө бол энэ оддын нөлөө бол бас их худлаа биш үгүй юм байна гэсэн санааг л хэлэх гэсэн. Ийм одны тухайн нөлөөг ингээд хүмүүс яриад эхэлжээ. За тэгэхээр ингээд энэ хүрээд ерөнхийдөө нэг юм чухал тэргэлсэн гарч байгаа юм байна шүү гэдгийг ингээд сануулчаа. За тэгээд 6 сарынхаа удахгүй 6 сарынхаа төлөв байдлаар болцгий байж байна.